Нийслэлийн хаалт дүүргийн 20 дугаар хороо буюу Яарамгийн гүрний зүүн талд автомашины худалдааны төвийн зориултаар барьж байсан барилгад өнөөдөр гал гарлаа. За гал гарах үед барилга дотор 10 орчим ажилтай ажиллаж байсан. За 4 ажилтныг барилгын компани жолооч барилгаас буулгасан бол нэг ирээнийг онцгой байдлын аврагчид аврах краны тусламжтайгаар барилгаас гаргажээ. Гал төмрийн тархалтыг 12 цаг 25 минутад зогсоож 14 цаг 22 минутад бүрэн унтраасан байна. За онцгой байдлын байгууллагад гал гарч байна гэх дуудлага 11 цаг 42 минутанд ирсэн. Одоо Улаанбаатар хотод 13 цаг болж байна. Галын дархалтыг бүрэн зогсоосон. Одоо галыг бүрэн унтраахаар онцгой байдлын албаа хаагчид ажиллаж байгааг та бүхэн харж байна. Гал бол барилгын баруун дээврээс эхэлж гарсан гэх мэдээллийг иргэд өгч байгаа. Энэ үед дээвэр дээр дөрвөн иргэн байсан бууж чадахгүй юм нөхцөл байдалтай байхад нь одоо барилгын компани жолооч тус машинаар дөрвөн иргэнийг аюулгүй одоо дээвэр дээрээс буулгасан гэх мэдээллийг бидэнд өгсөн. Мөн барилга дотор барилгын ажил гүйцэтгэх зорилттой оруулсан байсан машиныг гаргасан гэвч нэг машиныг гаргаж чадаагүй гэх мэдээллийг мөн өгч байна. Яна хүн байна. Яна усрах гэдэг штэ. Би энэ физикний жолоочоо зүгээр энэ дөрөв хүн байсныг ах нь энэ зогсцоо буулгасан. За. Таны хүн өнтер дуудуу ер нь яаж мэдэж та? Би өөрөө энд ажиллаж исэн юм аа. Тэгээ машинаа энд хумгаал зогсож исэн чинь дээр дөрөв хүн байна гэд. Тэгээ тэр дөрөв сая буулгасан. Гал эхлэх үед нь бол би 100 хойд болонд нээсэн. Тэгээд галжаа өөрөө баруун урд үзүүрээс эхэлсэн байхгүй. Тэгээд намайг 100 хойд үзүүр зогсчих дээр хүн орлоод тэгээд цаад үзүүрт байсан болохоор ямар ч эндээс туслах боломжгүй байсан. Би тойрж гарч ирээд энд байсан пишгийг дуудаг. Инженерт хэлжээж тэр дөрөв хүн маань эсэмд бууж ирсэн. Онцгойгийн үед болохоор цаанаас эхлээ нэг гал эхэлсэн талаас галаа унтрааж эхэлнэ. Бид эндээсээ тойрж өөрсдөө онцгойгийнхны хүлээх юм л тэр дөрөв угаасаа шатаад өгсөн байгаа шүү дээ. Тийм болохоор тэр дөрөвийг аврахын төлөө онцгойгийнхнаас өрсөжл ажилласан энэ пишгний ахтал баярлж байна. Хөлөтөн дөрөв хүний аим аварлаа шүү дээ. Дотор нь байсан. Доор юу техникүүд нь төгсгөөд гараад. Тэгээ гараад техникүүд нь гараад сотсон. Ер нь хэдүүлээ ажиллаж байсан ингээд. Манайх ингээд 107. Долуулаа. Та бүхний хувьд яг энэ барилга дээр ямар ажил гүйцэтгэж байсан бэ? Сангаа албалж ирсэн юм уу? За, ерөнхийдөө бол манай онцгойгийнхан цагдаагийнхан их удаан ажиллаж байна. Тий. Дуудлага өгөөд дээдлийн хэсэг бол тэр чигээр шатаж дуусны ар дээр 2 3 дугаар давхарлуу нэвчээд гал нь дүрлэж байгаа үед нь онцгойгийн хоёрхан маш ирж байгаа байхгүй. Тэгээ онцгойгийнхноо яг нэг хугацааг нь аваад үзэх юм бол барилга маань нэг ойролцоогоор нэг 7-8 минутын хугацаанд бүрэн дүрлэж байсан. Тэгээд онцгойгийн ажилт маань нэг 20-30 минутын хугацаанд ирлээ гэж харагдаж байна. Мэдээж галыг одоо бүрдүүлж байгаа 3 хүчин зүйлс байдаг шүү дээ. Гал шатгах материал, одоо дулааны их үүсвэргсэн 3 зүйл, одоо fire triangle гэж нэрлэдэг зүйл маань бол галын 3 хүчин байдаг. За тэгээд энэхүү би бол өөрөө аюулгүй ажиллагааны мэргэжилтэн. Тэгээд энэхүү барилга маань өөрөө баригдаж явах явцдаа одоо урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төсөв мөнгө зарцуулагдахгүй байгаад надад бол илхэн харагдчихлаа байсан л да. За яагаад вэ гэхээр одоо 2 дугаар давхар дээр нь өндөрт байж байгаа зах эмэгтэйгээр нь одоо хүмүүс ажиллаж явж байсан. За тэгээд галын аюулгүй байдлаа хангаж чадаагүй, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хөрөнгө мөнгө төсвөлж чадаагүйтэй холбоотойгоор одоо энэ гал үүссэн гэсэн таамаглалтай л хувийн өөрийн үзэл бодлоо. Гал төмрийн үеэр нийслэлийн онцгой байдлын газрын гал төмөр унтраах аврах 4 ангийн 30 гаруй албаа хаагч 9 гал унтраах автомашин техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. Иргэд онцгой байдлын албаа хаагчдыг удаж ирсэн гэж байгаа бол албаныхан эхний ээлжийн албаа хаагчид дуудлага өгснөөс хойш 5 минутын дотор очисон гэх тайлбарыг өглөө. Албаа хаагчдыг очих үед 4 давхар далыг харьцах 80 м хэмжээтэй барилгад гал төмөр гарч барилгын 4 талын басаад гал төртсөн тархалт ихтэй байжээ. Одоогоор галын шалтгаан хохирлын хэмжээ тодорхойгүй байгаамаа.